За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Америк дахь Монгол эрдэмтэн судлаачдын нийгэмлэгээс тар болгон зохион байгуулдаг Zoom зочин ихтгэл юм аа. Энэ удаагийн дугаар Үнэр Буянгийн хулан судлаач маань оролцож байгаа. За хулан судлаачаа юуны өмнө бидний урилгыг хүлээн авч өөрийнхөө цаг завыг гарган туршлагаасаа хуваалцах байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд хулангаа танилцуулъя. За хулан маань 2018 онд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг бие анагаахын судлаач, иммунологч мэргэжлэр төгссөн. Тэгээд 2019 онд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг мөн анагаах ухааны магистрийн зэргийг бол хамгаалсан байгаа. За ажлын туршлагын хувьд гэх юм бол 2018-аас 22 оны хооронд анагаах ухааны хүрээлэнд бол судлаачаар ажилласан. За тэгээ 22-оос 24 оны хооронд Брауны их сургуулийн инженерингийн сургуулиар зочин судлаачаар ажиллаж байгаа. 24 оноос одоо хүртэл Revity компанид бол хиймчээр ажиллаж байгаа юм туршлагатай судлаач байгаамаа. За тэгээд булангаа урьж байна. За баярлалаа танилцуулга хийж өгсөн. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн миний илтгэл болвол Automated NGS Library Preparation буюу автоматжуулсан NGS-ийн library хэрхэн бэлдэх вэ гэдэг сэдвээр танилцуулъя. За NGS гэдэг нь High Throughput Sequencing технологи. Эдгээр нь бол сая RNA, DNA-гийн молекулыг нэгэн зэрэг секвенс хийх боломжийг олгодог. Харин Sanger sequence нь бол нэг фрагментийг хийдгээрээ ялгаатай байгаа. За NGS нь хэрхэн ажилладаг вэ гэвэл төрөл бүрийн химийн уралд суурилсан олон ийм платформуд байдаг. Жишээлбэл бидний сайн мэдэх Illumina, Oxford Nanopore, PacBio гихвчлэн гэвч эдгээр нь NGS-ийн workflow нь дараах алхмуудыг дагаж хийгддэг байгаа. За үүнийг дараагийн слайдн дээр дэлгэрэнгүй тайлбарлая. За NGS нь яагаад чухал вэ гэгээ ярихаас өмнө хүний геномын төслийг ярив. За хүний геномын төсөл нь хүний бүх генетикийн мэдээллийг өөрөөр хэлбэл хүний геномыг бүрэн дараалалтай байдлаар тодорхойлох зорилготой олон улсын шинжилгээ ухааны аврах том судалгааны ажил байсан. За энэ төсөл нь бол 1990 онд эхлээд 2003 онд дууссан бөгөөд маш олон улс орон оролцсон том судалгааны ажил байгаамаа. За та бүхний харж байгаачлан 2001 онд бол нэг геномын дарааллыг тодорхойлоход бол 100 сая Америк $1 шаардлагатай байсан. Яагаад ийм үртэг өндөртэй байсан бэ гэхээр нэгдүгээр Sanger sequence-ийг ашиглаж байсан. Энэ нь бол маш удаан, гар ажиллагаа ихтэй, дээрэс нь зардал өндөртэй технологи байсан. Тэгээд мөн тоног төхөөрөмжийн хангалтгүй байдал автоматжуулалт гэдгээс шалтгаалсан. За мөн нэг геномын дарааллыг тодорхойлоход олон жил, олон судлаач, мөн лаборатори шаардлагатай байсан. За тэгээ харин энэ маань жил ирэх тусам өртгөнд багассаар ирсэн. Одоо харин 2023 онд $500-аас $600 хүртэл хэмжээний буурсан байна. Энэ нь бол NGS-ийн өсөлт дэлгэрэнгүй хөлсөж хөгжиж байгаатай холбоотой байгаамаа. За NGS-ийг бол маш олон салбарт олон янзаар хэрэгжилж ирсээр байна. За клиникт бол тухайн хүн тохирсон анагаах ухааных хэмнэлт үр тогтоолт random access panel эсвэл генетикийн хувилбар бүхий дэд бүлгүүдэд үндэслэн эмийн зөвшөөрөл болон хэрэглээ бактерийн бүлгүүдийг тодорхойлох гэх мэтчлэн харин судалгаанд гэх юм бол генийн өөрчлөлт организмуудыг болон шугамын эсийн үсгүүрт ашиглаж байна. За мөн эмийн байр тэмдгийг тодорхойлох эпигеномикийн судалгаа, женомикийн судалгаа гэх мэтчлэнд ашиглаж байна. Сорьцны хувьд гэх юм бол төрөл бүрийн сорьцыг ашиглаж болно. Үүнд бол цус, isolated cell, single cell, genomic DNA, RNA, cell-free DNA, мөн fragmented DNA-г ашиглаж байна. За энэхүү слайдн дээр бол NGS library preparation-ы маань үе шатнууд маань харагдаж байна. За ерөнхийдөө 5 үе шатнаас тогтно. За DNA fragmentase бол end repair adenylation, тэгээ adapter ligation, PCR amplification. За үүний дараа QC буюу чанарын дотоод хяналтыг хийдэг байгаа. За энэхүү үе шатуудыгаа нэг нэгээр нь тайлбарлаад явъя. За DNA extraction
DNA extraction буюу DNA үйл ялгаах үйл явц байгаа. За зорилго нь гэвэл одоо өндөр чанар бүхий DNA-г ялган авч дараагийн DNA-гийн дараалал тодорхойлох шинжилгээнд ашиглана. За гол алхмууд нь гэх юм бол DJ бэлтгэн. За эсвэл эд эсвээс одоо DNA-г цуглуулна. Энэхүү үе шатанд бохирдол үүсгээс сэргийлэх нь одоо маш чухал байгаамаа. За үүний дараа бол cell lysis буюу эс задлах үе шат байна. Энэ нь болохоор фермент эсвэл механик арга ашиглан эсийн бүрхүүлийг задалдаг. За тэгээд мөн дараа нь DNA purification буюу DNA-г цэвэршүүлэх үе шат байна. Энд бол тухайн одоо уураг, липид, RNA-г нь салгаж авна. За ингэхдээ бол магнерик бит эсвэл силика колум ашиглаж болно. За үүний дараа elution буюу одоо дараагийн үе шатанд одоо ялгаж цэвэршүүлж гаргасан одоо DNA нуклеаза буфер агуулгаагүй усаар DNA-г ялгаж авнаа. Ингээд чанарын хяналт буюу QC хийн. За ингэхдээ DNA-гийн одоо цэвэршил, integrity болон гарцыг шалганаа. За дараагийн үе шат болох DNA болон RNA-г ферментац хийх үе шат байна. За DNA RNA fermentation хийхэд бол 3 өөр төрлөөр хийж болно. Нэгдүгээрт нь бол физикийн арга байна. Энд бол яг nebulizer төхөөрөмж ашиглаад DNA RNA-гийн утаслагыг хэсэгчлэн хуваах. За хоёрт нь соникатор буюу соникацийг ашиглан задлж хуваана. Гуравт нь одоо шингэний урсгалыг ашиглан механик аргаар хэсэгчлэн хуваах. Ийм 3 арга байгаа. За зурган дээр харагдаж байгаа шин энэ соникацийн үе шат нь одоо болвол тухайн одоо DNA-г соникатор гэдэг тусгай төхөөрөмж ашиглаад одоо ультрасаунд долгионыг илгээд энэхүү одоо энерги нэм жижиг юм хөөснүүдийг одоо үүсгдэг. Тэдгээр хөөснүүд нь хагараад тэгээ огцом ингээд даралт халалтыг үүсгэснээс болж эсийн ханыг гинтээж задран DNA RNA-г бутарч жижиглдэг байгаа. За дараагийн өөр арга нь бол ферментийн аргууд байна. За ферментийн аргуудад нь болвол одоо тухайн DNA-гийн тодорхой дарааллыг таньж зүсэлт хийдэг. Энд нь бол эндонуклеаз болон өрмөц бус нуклеазуудыг ашигладаг байгаа. За дараа нь химийн арга байна. За chemical арга нь бол яаж ажилтдаг вэ гэвэл одоо 2 валенттай металл катион болох одоо магний, манган, зинк гэх мэт одоо 2 цэнэгтэй металлын ионуудыг ашиглаад DNA RNA-гийн фосфодиэфирийн холбоог нь салгаж өгдөг. Ингэснээрээ DNA болон RNA-гийн нуклеотидын хооронд холбогдоход ашигладаг химийн холбоог нь одоо тогтворгүй болгож өгснөөрөө энэ холбоо тасардаг байгаа. Дээрээс нь нэмээд энэ халаалт нэмээд хийгээд өгөхөд энэ холбоо бүрэн тасарч DNA RNA маань гэж жижиглэгдэн хуваагддаг байгаа. За дараагийн үе шат маань болох end repair болон ethylene үүсгэх үе шат байна. За end repairing үүсгэх нь бол сая хуваагдсан байгаа DNA-гийн хэсэгчлэн хуваацсны дараа одоо sticky ends буюу одоо нэг утаслагт DNA-гийн бүтцийн төгсгөл үүсдэг. За энэ нь болохоор яг ижил төрлийн DNA-гийн дараалалтай бол амархан ингэж холбогддог. За дээр нь T4 DNA полимераза нь бол DNA-гийн 5 чи төгсгөлтийг нь фосфатын бүлгийг нэмнэ. Тэр нь болохоор энэний үр дүнд DNA-гийн 2 төгсгөл тэгшгэн октологдсон. Одоо нэг гинжин нөгөөс урт биш яг тэгшгэн октологдсон байдаг. За энэ нь бол ингээд 5 чи төгсгөл бүрт нь одоо фосфаттай ингэж фосфатыг холбож өгдөг байх нэ. За зурган дээр харж байгаа шил ингээд 5 чи төгсгөл дээр нь фосфат очиж холбогддог байх нэ. За үүний дараа одоо ethylene буюу одоо аденинтэй төгсгөлийг үүсгэнэ. За тэгэхин тулд одоо taqi полимераза энэ нь DNA-гийн 3 чи төгсгөлийг нь болохоор аденинийг нэмж өгдөг. Энэ taqi полимеразанд 3 чи төгсгөл дээр аденинийг үүсгэснээр одоо ethylene-ийг үүсгэж байгаа. За энэ үе шат нь яагаад чухал вэ гэхээр одоо адаптер даймер одоо холбогдохоос сэргийлнэ. За тэгээд 3 чи одоо энэ T төгсгөлүүд нь одоо адаптеруудтай холбогдох боломжийг олгож өгснөөр TA ligation буюу аденин тимийн ligation-ыг үүсгэх боломжтой болгож байгаамаа. За түрүүн бэлэн болсон одоо library маань адаптер ligation-ийн үе шатанд ороход бэлтгэгдсэн. За ингэхдээ бол
ДНХ-ийн фрагментууд нь ихэнхдээ түрүүн хэлсэнчлэн 3 чи төгсгөлдөө одоо аденинтэй байдаг. За тэгээд зарим адаптерууд нь болохоор нэг тэмээний үзүүртэй байдаг болохоор тэр хоёр маань ингэж хоорондоо ус дүрэгчийн холбоогоор одоо ДНЛ ligase гэдэг ферментийг ашиглан хоорондоо холбогдно. За ингэсний дараа бол адаптер болон ДНХ фрагмент маань бат бүх тогтвортойгоор хоорондоо холбогдох нэ. За ингээд бэлэн болцсон байгаа library маань PCR amplification-д ороход бэлтгэгдэнэ. За энэ PCR нь бол дараах одоо ДНХ-ийн дарааллыг тогтоох шинжилгээг хийхин тулд ашиглана. Мөн адаптер холбогдсон ДНХ-ийн хуулбарыг үүсгэхэд ашиглана. За тэгээд тодорхой генийн хэсгүүдийг хуулбарлаад ихсгэхэд зэрэгээр ашигладаг байгаа. За саяны ярьсан бүх зүйлүүд маань одоо гарын аргаар буюу liquid handling буюу manual library явагддаг. За эндээ болохоор гар аргаар ер нь library бэлтгэх нь бол дараах эрсдэлд амархан өртдөг. Жишээлх юм бол нэгдүгээрт бол contamination буюу одоо бохирдлол үүсгэх эрсдэлтэй. Одоо хэрвээ бохирдол үүсэх юм бол энэ нь sequencing одоо үр дүнд буруу үр дүн гаргах, шинжилгээний үр дүнд одоо сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. За дараа нь pipetting-ийн алдаа гарах магадлал өндөртэй. Яагаад гэвэл одоо энэ хүү урвал маань бол одоо фермент, адаптер зэрэг урвалжууд нь одоо pipetting-ийн маш наривчлалтай одоо үйл явцыг шаарддаг. За тийм болохоор одоо тухайн одоо хийж байгаа хүн маань pipetting-ийн алдаа гарах магадлал маш өндөртэй байдаг байх нэ. За мөн одоо зөв сорьцоо авч найруулж бэлтгэх зэрэг одоо хамааралтай байгаа. За дараа нь бол stability буюу одоо зарим урвалж маань болохоор температурт мэдрэмтгий байдаг. Тийм болохоор заавалчгүй одоо мөсөн дээр бэлтгэх шаардлагатай ч юм уу эсвэл зарим урвалжууд бүр одоо гэрэлт мэдрэмтгий бас байдаг. Тэгэхээр тэр бүх зүйлүүдийг уншиж одоо судлаж фитнес бэлдэх хэрэгтэй байдаг байгаа. За тэгээд яг ийм нөхцөлд одоо олон library ингээд зэрэг бэлтгэх нь бол маш их хүндрэлтэй. Дээрэс нь маш их цагийг ингээд шаарддаг. За тэгээд мөн одоо хийж байгаа assay болон протоколууд нь одоо хэд хэдэн цагаар ингээд үргэлжилдэг тул одоо ингээд гараар бэлтгэх нь бол гарц багтай байна гэж хүмүүс ярьдаг. Судлаачид дүгнсэн байдаг. За дараагийн слайд болвол за хэрвээ бид одоо энэхүү үйл явцыг ингээ автомат тийм роботик ийм liquid handling машинаар хийж бас болох боломж байгаа. За одоо яг байгаа өмнө байсан одоо аппаратууд маань гэх юм бол одоо энэ Perkin-Elmer компани Janus гэдэг аппарат байгаа. За энэ хүү төхөөрөмж маань болвол тухайн library-г бол өөрөө ингэ роботик одоо liquid handling машинаараа хийж гүйцэтгэдэг. Саяныг одоо хийсэн бүх үйл ажиллагааг одоо ингээ өөрийнхөө одоо машин дээр бүгднийг хийдэг гэсэн үг. Яг гараар хийдэг бүх үйл ажиллагааг хийдэг. За гэдэг гэсэн хэдий ч одоо ийм автомат ийм төхөөрөмж байгаа ч гэсэн биднэрт одоо дахиад ийм зардал одоо багтай, үр ашигтай, дээрээс нь одоо найдвартай ингээд давтагдах чадвартай, мөн одоо олон төрлийн одоо протоколуудыг одоо дасан зохицох боломжтой юм автомат өөр нэгэн девайс хэрэгтэй болсон. За дээрээс нь мөн одоо бүр бага хэмжээний сэмплийг ашиглаж хийдэг ийм автомат төхөөрөмж биднэрт хэрэг болсон юм аа. Тэгээд бид нар энэхүү одоо Revity гэх компани Biocool гэдэг автомат NGS-ийн library preparation бэлддэг юм төхөөрөмж дээр ажиллаж эхэлсэн. За Revity гэх компани болохоор Brownie их сургуулийн Tirupati Lab-ийн зарим одоо прожектуудыг одоо спонсорлсон юм компани байгаа. За тэгээд бид энэхүү Biocool дээр болвол маш олон төрлийн протоколуудыг өөрсдөө уншиж судлаж асар их хэмжээний урвалжуудыг одоо судлаж дээрээс нь протоколуудыг ингээд лабораторид нутагшуулахад маш олон хэмжээний цаг шаардсан биднэрт. Тэгээд бид нэр энэ аппаратыг ашиглахад бол ерөнхийдөө аппаратыг нь ашиглахад дулаан дамжилт, урвалын кинетик, дамаас дамжилт, шингэний механик, одоо шингээх болон салгах хурд гэх мэтчлэн олон физикал бүх хүчин зүйлийг нь судалж үндсэн дээр бид одоо энэхүү автомат
одоо NGS library-г бэлтгэж эхэлсэн. За энэ нь бол бусад аппаратуудаас одоо ямар илүү давуу талтай, ялгаатай вэ гэх юм бол одоо гар алдааны эрсдэл багтай түрүүн дээр дурдсанчлан за тэгээд бохирдлын эрсдэл бол ихээр буурах, дээрэс нь зардал илүү хэмнэлттэй. Яагаад гэвэл бага хэмжээний сампл ашиглаж байгаа учраас за дээрэс нь одоо гараар урвалж ингээд бэлтгэх хугацаа багтай. Тэгээд үр дүн нь илүү ингээд тогтворчтой, жигэд, наривчлал сайтай. За дээрэс нь арга зүйн хувьд бол стандартцсан ийм машин байгаа юм аа. За энэхүү BioCool гэдэг машин маань өөрөө бол яг 8 ширхэг юм library-г яг нэгэн зэрэг унших чадвартай. За тэгээ хүний болон E. coli DNA-г нь аль алийг нь уншиж дээрээс нь library бэлтгэх боломжтой байгаа юм аа. Хэрэглэхэд маш амархан. За энэхүү BioCool маань бол өөрөө хэд хэдэн хэсгээс тогтсож байгаа юм. За энэ хэсэг буюу одоо cartridge гэх хэсэг байна. За энэ cartridge маань бол бидний хувьд бол гар аргаар хийх хувьд бол pipetting гэж хэлж болно. Өөрөө ийм 8 канулатай хоёр талдаа параллел 8 канулатай буюу одоо 16 ширхэг pipetting гэсэн үг. За энд та бүхэн харагдаж байна. Энэ үзүүр нь энд харагдаж байна. За дараа нь бол reagent plate байгаа. За бидэд өөрсдөө урвалжуудаа бэлтгээд энэ reagent plate-ндээ бүгднийг load хийгээд өгнө. За ингэсний дараа энэ аппарат маань бол өөрөө уншаад бүх library-га явагдаж хийж дуусгана. За энэ хэсэг болвол яг PCR явагдах хэсэг байна. Энэ хэсэг бол heating элементүүд байгаа. Энэ маань бол одоо 95 Цельс, 100 Цельс хүртэл халах боломжтой. Бас зарим ингубацууд маань бас энэ хэсэгт явагддаг байгаа. За би дараагийн бичлэгэн дээр илүү тодорхой тайлбарлаад өгье. За ингээ BioCool төхөөрөмж маань өөрийн гэсэн одоо програмтай програм болгон дээрээ өөрийн гэсэн одоо протоколуудыг суулгаад өгсөн. За түрүүн хэсэг нөгөө плейтиндээ өөрсдөө ингэж урвалжуудаа суулгаж бэлтгэж өгнө. Ингээ BioCool маань тэрийг таниад за ямар assay оруулж байгаа вэ гэх тэр болгоныг ингээд наадчуулаад гаргаад өгнө. За ингээд BioCool-аа уншуулах чинь cartridge болоо гэдгийг хийж болно. Тэрсэн за cartridge ямар cartridge scan хийх дараа нь маань ямар assay хийх нь дээрээс гасвик За энэ хэсэг маань бол яг оптик буюу одоо тухайн ДНХ-ийн концентрацийг нь тодорхойлдог. За эхлэхэд ямар концентрацтай байсан, гарахад одоо ямар концентрацтай болж байна гэх мэтчлэн байгаа. За тэгээд BioCool-ээ уншин ингээд болоо. Ингээд library preparation-ээ бэлэн болгох нь. За энэ маань бол тухайн протоколоос хамаарат хэдэн цаг унших нь шийдэгддэг байгаа. За саяны үзүүлсэн BioCool-а бэлдсэний дараа за одоо ингээд 4 цаг 6 цагийн хооронд одоо яг ямар урвал яг юу болж байгаа вэ гэдгийг урвалгийнх нь үндсийг нь тайлбарлая. За түрүүн хэлсэнчлэн за энэ бол манай well plate маань харагдаж байна. Бид нар урьдчилан бэлтгэгдсэн well plate-ндээ бол бүх одоо fragmented DNA-гээ ишээгээ load-лээд өгсөн байна. За load-лэж өгсөний дараа түрүүний маань канула маань энэ хэсэг байна. Канула маань сорж аваад тухайн одоо тодорхой хэмжээнд одоо температурт халааж
фрагментац явагдана. За фрагментац явагдсны дараа буцаад өөр вэлэнд очиж цутгагдан адаптерын одоо ферментүүдтэй очиж холбогдож үүний дараа одоо адаптер ligation хэсэг маань явагддаг байгаа. За үүний дараа адаптер ligation явагдсны дараа magnetic bead ашиглаад DNA-г ялгаж авна. Тэгэхдээ юу вэ гэхээр энэ magnetic bead маань бол яг ингээ холбогдсон адаптер ligation-д холбогдсон DNA-тэйгээ очиж холбогдно. За тэрийг өөртөө ингээ татаад наагаад холбогдчихдаг гэсэн үг. За энийг дараа ингээ маш сайн холиод за үүний дараа түрүүний баягууллын аппарат маань доороо ийм магниттэй. Тэгээ магнитэндээ олвол яг энэ bead маань ганцхан одоо яг юм successful болсон library буюу одоо энэ adapter ligation болцсон хэсгийгээ өөртөө татаад тэрийгээ бид нар ялгаад авчнаа гэсэн үг. За ингээ ялгаж авсны дараа бид хэдэд одоо энэ хэсэг буюу supernatant хэсэг нь хэрэггүй. Тэгэхэд бол одоо баягуул маань яг энэ supernatant хэсгийг нь бидэндээ хүрхгүйгээр сорж аваад за яг энэ хэсэгт нь юу вэ гэхээр одоо холбогдож чадаагүй адаптерууд, энзимнүүд одоо биднэрт хэрэггүй бүх уруулж уусмалууд энд харагд байгаа. За энийг бид нар бүгдийг соруулж аваад discard хийдэг байгаа. За үүний дараа бид alpha-color угаана. Alpha-color угаанд бид нар этанол юм уу эсвэл IPA-г ашиглаж угаадаг. Илүү сайн цэвэршүүлэх, илүү адаптер даймергүй library гаргаж авахын тулд alpha-color 2 удаа угаадаг байгаа. За alpha-color 2 удаа угааж bead-тэйгээ сайн холбогдож дахиад холбогдоогүй үлдсэн bead болон одоо фермент бусад одоо уруулжуудыг солихын тулд ингэж ашигладаг байгаа. За ингээ биднээсээ library-га supernatant-анда соруулаад авна. За supernatant-анда соруулж авснаар бидний дараагийн алхам болох PCR-д бэлтгэж байгаамаа. Энд бол яг successful болсон adapter ligation-ууд маань PCR руу явна. За PCR-д маань бол за энэ нөгөө supernatant буюу successful болсон adapter ligation-ууд маань байна. За adapter ligation холбогдсон хэсэг маань мөн нөгөө канулагаараа дамжаад PCR-ын урвалжтай очиж холбогдно. За PCR-ын урвалжтай холбогдож энд миксинг явагдсны дараа дахиж сорж аван канулагаараа яваад тодорхой хэмжээнд температурт хална. Анилын extension зэрэг энд нөгөө явагддаг байгаа. За тэгээд PCR-ын cycle маань бас тухайн assay болгоноос шалтгаалаад өөрөөр байдаг. Зарим нь 8-аас ахуулаад 12 гэх мэтлэн тодорхой протокол болгон дээр өөр өөрийн гэсэн cycleтай байгаа. За тэрийгэ оруулж өгөөд PCR явагдана. За үүний дараа түрүүн ярьсанчлан бас холбогдож үзээгүй одоо PCR-ийн урвалжууд илүү одоо нуклеаза ферментүүд гэх мэтчлэн тэднийг бүгднийг зайлуулах шаардлагатай. Тэгэхин тулд мөн адилхан угаалт явагдана. Угаалт явагдаа дараа нь alpha-color-ын угаалт явагдана. За ингээд бид хэдийн одоо хүсэмжлүүлсэн final product-а гаргаж авнаа. За энэ final product-ыг болохоор энэ баягуул машин маань болохоор яг тодорхой одоо вэлд шууд цутгаж өгдөг. Тэр вэлнээс нь бидгээд уушиж дууссныхаа дараа соруулж аваад одоо цаашдынхаа шинжилгээг хийдэг байгаа. За цаашдаа шинжилгээ хийхэд за ерөнхийдөө үр дүн маань NGS-ийн library preparation-ы үр дүн бол ингэж харагдана. За бид нар бол гаргаж авсан final product finalizer гэдэг аппарат assay ашиглаад тодорхойлдог. За энд бол харж байгаачлан энд бол адаптерын хэсэг харагдаж байна. За энд бол манаас successful болсон library маань харагдаж байна. Ийд нэлээд өндөртэй. За үүнийгээ энэ үр дүнгээ бид нэр ладертайгаа харьцуулаад цаашаага үнэлээд sequence-ийг analyze хийдэг байгаа. За түрүүн ярьсанчлан одоо судлаачид одоо энэ library бэлтгэх үе шат болон одоо үүнийг хэрхэн яг автоматжуулах хэсэг дээр одоо төвлөрч ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол library-гийн автоматжуулах нь дараах одоо 4 юм гол тохиолдол тавьж үзэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Жишээлбэл одоо sequencing төвүүд, судалгааны онцлогооны лабораториуд, одоо point of care, тэгээд судалгааны зарим байгууллагууд гэх мэтчлэн. За тэгээд үүнээс харахад бол эдгээр одоо 4 одоо нөхцөл нь одоо гарц буюу throughput, одоо
энэ протоколын төрөл одоо хариу өгөх хугацааны ач холбогдол зэрэгээс хамаарат ялгаатай байдаг. За энэ ялгаа нь бол тус бүрийн нөхцөл одоо өөр шаардлага, үр дагаврыг үүсгэдэг. Тэгээ үүнд одоо тухайн нөхцөлд автоматжуулалтыг одоо үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд одоо нэг дээжид ногдох зардал, хөрөнгө оруулалт, мөн хүний нөөцийн мэргэжилтийн зэрэг хүчин зүйлсийг анхаарах шаардлагатай байдаг. За тэгээд энэ хэсэгт бол салбар бүрийн одоо боломжтой жишээнүүдийг одоо харуулсан байна. Ингэхдээ бол одоо тухайн одоо sequencing төв болон одоо онцлогооны лабораторийн жишээнүүд нь судалгаа болон одоо индустрид аль хэдийн одоо хэрэгжиж эхэлж гисэн. Одоо харин point of care дээр бол ер нь ирээдүйд хийх боломжтой гэж тооцоологдож байгаа. За ерөнхийдөө бол high throughput хэрэглээнд бол pipetting workstation-ыг ашиглал зүгээр юм байна. Харин одоо low throughput хэрэглээнд бол microfluidic шийдэл нь бол ашиглах хандлагатай ажиглагдаж байгаамаа. За түрүүн ярьсанчлан одоо pipetting workstation болон microfluidic solution-ыг илүү дэлгэрэнгүй ярив. За pipetting workstation-ы давуу талууд нь юу вэ гэх юм бол олон дээжийг зэрэг боловсруулах хийх боломжтой. Дээрэс нь олон төрлийн протоколуудыг ашиглах боломжтой. Тухайн одоо нөхцөлд тохирсон тохируулгыг хийх боломжтой. Жишээлбэл одоо халаагч, хөргөгч одоо тухайн одоо алдааг илрүүлэх төхөөрөмжүүдийг бас мөн ашиглах боломжтой болж өгч байгаа юм. За хязгаарлагдмал талын хувьд гэх юм бол шинээр ямар нэгэн одоо протоколыг нэвтрүүлэхэд одоо программын суулгахад одоо мэдлэгтэй, чадвартай, боловсон хүчин шаардна. Дээрэс нь одоо протоколуудыг баталгаажуулж шинжилгээнд ашиглахад одоо цаг их зарцуулдаг, өндөр өртөгтэй, засвар үйлчилгээний зардал гэх мэт. За тэгээ мөн бас бохирдол үүсгэх эрсдэлтэй. За харин microfluidic solution-ы хувьд гэх юм бол автоматжуулалт хийх боломжтой. Тэгээ мөн одоо сорьц, уруулж бодисын хэмжээг багасгах боломжтой. Яг ингэснээрээ олон зэрэг анализ хийх болон сорьцын хэмжээ багаснаар зардал хэмнэх боломжтой болоод ирж байгаа юм. Тэгснээр бас мөн бохирдлын эрсдэл бага ийм давуу талтай байгаа. За харин хязгаарлагдмал талын хувьд гэх юм бол ерөнхийдөө протоколын уян хатан байдал багатай. Одоо олон төрлийн протоколыг ашиглахад жаахан хязгаарлагдмал байгаамаа. За энэхүү одоо талаар таад дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэхүү пейперийг уншвал илүү сайн наривчлалтай бүх одоо физикийн, химийн урвалуудыг тайлбарлсан, илүү гүн тайлбарлсан юм пейпер байгаа. За энийг манай Брауны их сургуулийн Tirupati лабын SI team-ийнх маань хийж гүйцэтгээд түрүү жил одоо хэвлүүлсэн ийм өгүүлэл байгаа юм а. Та яг дэлгэрэнгүй уншвал энэ өгүүллийг уншиж болно. За дараа нь би тэгэхэд энэхүү постерыг хэвлүүлэн нэвтлүүлсэн. За энэхүү постэр нь болохоор яг ийм капилляр төв буюу түрүүний хэлээд байгаа яг энэ канулатай нөгөө pipetting маань анх бид нарыг ашиглахад болохоор би тэгэхэд successful library ерөөсө гаргаж авч чадахгүй байсан. Ерөнхийдөө ингээд яг 8 ширхэг энэ library маань яг 8-лал гоё successful гарах хэвээр. Гэтэл ингээд ганц хоёроо байхгүй ч юм уу алаг цог эсвэл ийд багтаа гараад байсан. За тэрэнд бид нар бол шалтгааныг нь олж энэхүү судалгааг хийсэн. Тэр судалгаа нь юу вэ гэхээр нөгөө нэг капилляр төв маань амар sticky байсан дотроо. Тэгээд тийм тул бид нар pre-treatment буюу одоо treatment хийж блоклох тийм уусамлыг эхлээд урвал эхлэхээс өмнө гүйлгсэн. За ингэснээр бол нөгөө капиллярын тубын дотор ханыг нь блоклож өгснөөр бид нөгөө нэг урвал явагдахдаа алдагдаад байгаа энзимнууд хэрэгтэй нөгөө лайбрариуд маань ханандаа очиж наалдахгүйгээр яг урсгалаад байгаа слагаараа ингэж явах үеийг нь замыг бэлтгэж өгсөн тийм уусмлыг бэлтгэсэн постэр харагдчихээн. Дараагийн постэр болгох болон бас судалгааны ажил буюу энд Taggmentation Chemistry-г ашигласан судалгааны ажил байна. За энд бол яг адилхан automated NGS sequencing library preparation бэлдсэн
Гэхдээ тагментацийг ашиглаад, tagmentation биедийг ашиглаад хэрхэн яаж энэ одоо library-г бэлтгэж авах вэ гэх мэтчлэн үйл судалгаануудыг хийж гүйцэтгэсэн. За үүний дараа бид нэр одоо энэ QC-гээд гараар хийж үзсэн QC-тэйгээ хэрхэн одоо хоорондоо холбогдож, хэрхэн одоо хоорондоо одоо ийдийн зөрүү байна уу, концентрац нь хэр хоорондоо байна гэж үзэхэд бол яг гараар хийгээс авсан library, tagmentation хийгээд авсан library маань бол хоорондоо нэлээд адилхан байсан. За үүний дараа бид нар sequence-ийг хийсэн үр дүн маань энд харагдчих байна. За дараагийн бас нэг сонирхолтой судалгаа маань болохоор nanopore sequence-ийг ашигласан. За nanopore sequence нь болохоор нэг genomic DNA ашиглаад нэг утаслагт урттай тийм sequence-ийг library-г бэлтгээд цаашаага sequence хийх боломжтой ийм судалгааны арга байгаамаа. За дараагийн бас судалгааны ажил болвол ямар нэгэн PCR-ын үе шат байхгүй ийм судалгааны ажил байна. Яг саяны явагдсан library preparation явагдана. Гэхдээ PCR-ын үе шат буюу олшруулах тэр үе шат байхгүйгээр энэхүү одоо library-г гаргаж авсан судалгааны ажил байна. Тэгээд тэрийгээ мөн адилхан ингээд manual буюу гар аргаар бэлтгэсэн library preparation-тэйгээ харьцуулсан ийм судалгааны ажил байгаа. За та бүхэн харж ивэл энэ улаан хэсэг маань бол автоматар буюу энэ PCR-гүй хийсэн үе шат хэсэг байгаа. За ногоон нь бол яг гар аргаар бэлтгэсэнтэй бол нэлээд хоорондоо адилхан байгааг нь харагдаж байна. За та бүхэндээ анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд асуух асуулт байвал асуугаарай. Тэгээд судалгааны баг хамт олондоо бас талархал илэрхийлье. За маш их баярлалаа. Холондоо маш нарийн детальны тайлбарлаж өглөө. За баярлалаа та бүхэндээ.